Өглөөний мэндийг өргөө зөвштэй Улаанбаатар хотод өглөөний 9 цаг 10 минут болсон байна. Тэнгэр телевизийн ажлын эхэнд хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөр шуурхай мэдээгээр эхэлж байна. За хэдхэн минутын өмнө нэг унц залтны анш түүхэндээ анх удаа $5,000 босхийг давлаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын харилцааг дахин тодорхойлж байгаа бодлого. За мөн хөрөнгө оруулагчид засгийн газрын бонд валютаас зайлсхийж эхэлсэнтэй холбоотойгоор алтны анш инхүү түүхэндээ анх удаа $5,000 босхийг даваад байна. За харин долларын индекс 1.6% унж, за 5 дугаар сараас хойш хамгийн том 7 хоногийн уналтаа бол өнгөрсөн 7 хоногт үзүүлж хаагдсан байна. За алтны анш сүүлийн 2 жилийн хугацаанд 2 дахин өссөн нь зах зээл дэх айдас болгоомжлол нэмэгдсээр байгааг харуулж байна. За мөн 2026 он гарснаар 15% өсөд байна. За геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид валют болон засгийн газрын бондоос татгалзан алт руу хошуурч байгаа нь юм. За сүүлийн 7 хоногт Америк нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд нөлөөлөхийг завдсан. За Гренландыг нэгтгэх асуудал олон улсын төвшөнд яригдж эхэлсэн. Венесуэлд тусгай хүчний ажиллагаа явуулсан зэрэг зах зээлийг айдас давтуулаад байна гэж хөрөнгө оруулагчид болон шинжээчид дүгнэж байна. За Сингапурын цагаар өглөөний 7 цаг 22 минутын байдлаар алтны үн 0.8% өсөж, за нэг унц алтны анш яг одоогийн байдлаар $5,000-оос дээш буюу за хамгийн сүүлд $5,029 дээр бол арилжаалагдж байна. Зарим мөнгөний анш 1.7% өсөж $104 дээр арилжаалагдж байна. За мөнгөний аншны үзүүлэлтийн талаар макро эдийн засгийн хэсэг дээр илүү дэлгэрэнгүй ярилцуулна. Дараагийн мэдээлэл хүргье. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хөрш Канада улсаас импортлж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд 100% тариф ногдуулна гэдгийг мэдэгдлээ. За хойд Америкийн худалдааны тогтвортой байдалд ийхүү тодорхой бус байдал үүсч эрсдэл учруулж байна гэдгийг бол хөрөнгө оруулагчид анхааруулж байна. За хэрэв Оттава Бээжинтэй байгуулсан худалдааны хилцлээ үргэлжлүүлвэл Америк нэгдсэн улсын зах зээл Канадын бизнесүүдийн хувьд бүрэн хаалттай болох нөхцөл байдал үүсээд байна гэж хэлэхэд болно. За энэ сарын ихээр Канадын ерөнхий сайд Марк Карни болон бүгд найрамдах хятад улс хоорондын худалдааны тарифыг бууруулах урьдчилсан тохиролцоонд хүрснийг зарласан. За тус түр хэлэлцээрийн дагуу Бээжин Канадын зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарифыг бууруулсан бол Оттава хятадын цахилгаан автомашины импортын квотыг нэмэгдүүлж, за гайлын татварыг 6.1% байхаар тогтоосон гэдгийг бол мэдээлсэн байна. За гэхдээ дөнгөж буюу 1-10 ордон сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Карнигийн хятадтай хийж байгаа хилцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан гэдгийг санах хэрэгтэй. За тэрээр ингэхэд ёстой худалдааны хилцэл байгуулах нь түүний хувьд сайн хэрэг. Хэрэв та хятадтай хилцэл хийж чадаж байгаа бол түүнийг хийх хэрэгтэй гэдгийг хэлж байсан гэдгийг эргэн санах хэрэгтэй. За гэвч ерөнхий сайд Марк Карни дэлхийн эдийн засгийн форумын үеэр дэлхийн томоохон гүрнүүдийн эдийн засгийн шахалт үзүүлэх эдийн засгийн шахалтаас сэрэмжлүүлсэн үг хэлсний дараа ерөнхийлөгч Дональд Трамп ийхүү Канада улсыг өөрийн санаачилсан инх тайвны зөвлөлд нэгдэх урайлгаа цуцалснаас хойш 1 хоногийн дараа тарифын асуудал дахин хөндөгдөж эхэлж байгаа гэдгийг сануулъя. За 2025 оны 8 дугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараа бүтээгдэхүүний тарифыг 35% болгон нэмэгдүүлж байсан. За харин Канада, Америк нэгдсэн улс, Мексикийн хэлэлцээрийн дагуу Канадын ихэнх экспортод татвар ногдуулахгүй боловч ган, зис, зарим автомашин болон түүний эд ангиц бараа бүтээгдэхүүнүүдэд Америк нэгдсэн улсын тариф үйлчилж байгаамаа. За үүнээс гадна Марк Карнигийн дэлхийн эдийн засгийн форум дээр хэлсэн өөр нэгэн агуулга олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татж байна. За энэ нь хэмэл оюунтай холбоотой. За яг одоогийн байдлаар хэмэл оюуны технологи эрчим хүчтэй энэ дүүцхүүц хэмжээнд жишигдэж байгаа гэдгийг бол хэд хэдэн хэмэл оюуны судлаач болон тэргүүлэх компани төлөөллүүд бол хэлж байгаа. Гэхдээ энэ чухал технологид бол хэдхэн улс давмгай байр суурь эзлэх вэ гэдэг болгоомжлыг бол дэлхийн эдийн засгийн форум дээр ерөнхий сайд Марк Карни сануулсан байгаа. За тэрээр дундаж гүрнүүд хэрхэн тодорхойлогдохоос үл хамааран тэд энэ эртний хамгийн чухал технологи болох хэмэл оюуны өрсөлдөөнд Америк нэгдсэн улс болон Хятадаас хэд хол тасарч байна гэдгийг сануулсан. Artificial Analysis-ийн мэдээлснээр хэмэл оюуны тэргүүлэх 10 компани зөвхөн Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсаас гаралтай байгаа. Харин Өмнөд Солонгосын шилдэг 20 хэмэл оюуны загвар буюу LLM-уудыг авч үзвэл Өмнөд Солонгосын хэд хэдэн компаниуд багтаж байгаа бол Арабын нэгдсэн Эмират болон Францын тус бүр нэг компани бол шилдэг 30-д бол багтаж байгаа. Марк Карни Торонто бол хэмэл оюуны судалгааны томоохон төв хэдиж тэнд шилдэг 30
30-д багтах LLM хөгжүүлэгдэж байгаа гэдэгтээ бол санал нийлэхгүй байна. Энд бол маш эргэлзээтэй асуудал байгаа гэдгийг бол тодтогсон. За хэрвээ Хималайны загварууд ирээдүйн эдийн засгийн суур дид бүтэц болвол уг дид бүтцийг бараг тэр чигт нь Америк болон Хятадын тоглогчид хянах болно гэдгийг анхааруулсан байна. За бусад бүх улс Америк нэгдсэн улс болон Хятадаас гадна дид бүтцийн хувьд нэлээдгүй ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг сануулсан байна. За Америк нэгдсэн улс болон Хималайны дид бүтцийн технологийн хувьд бол Америк нэгдсэн улс болон бүгд найрамдахтад ард улс 87%-ийг нь бүрдүүлж байгаа гэдгийг бол яг одоогийн байдлаар судалгаанууд харуулж байна. За дараагийн мэдээлэл газрын овор элементтэй холбоотой Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа бүгд найрамдахтад ард улсын газрын овор элементийн ойрхлыг сүрхийн тулд уул уурхайн компанид хөрөнгө оруулахаар зэхэж байгаа гэдэг мэдээллийг зарим их сурвалжууд өгж байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар цагаан ордон USA Rare Earth нэртэй компанид 1.6 тэрбум долларын санхүүжилт олгож тус компани 10%-ийг эзэмших хилцлээ бол өнөөдөр буюу даваа гараг танилцуулна гэдгийг бол мэдээлсэн байна. Америк нэгдсэн улсын засгийн газар Rare Earth компани 16.1 сая ширхэг хувьцааг шууд эзэмших ба үүн дээр нэмээд дахин 17.6 сая ширхэг хувьцааг ирээдүйд худалдан авах эрхтэй болох юм. Эдгээр хувьцааны нэгж ханшиг бол $17 17 центээр бол тооцож үнэлсэн байна. Электроник болон цэргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ашиглагддаг 17 төрлийн ашигт малтамлын бүлэг болох газрын овор элементийн дэлхийн хамгийн том боловсруулагч болон ордуудыг эзэмшиж байгаа улс нь бүгд найрамдах Хятад ард улс байгаа. Америк нэгдсэн улс газрын овор элементийг маш бага хэмжээгээр олборлдог нь Вашингтоны зүгээс сүүлийн жилүүдэд гарцыг нэмэгдүүлэх хүчин чармаал гаргахад хүргэсэн. Энэхүү санхүүжилтийг Chips and Science Act-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Америк нэгдсэн улсын өмнөх засаг захиргаа болох ерөнхийлөгч Жо Байдны үед хэрэгжиж эхэлсэн Chips and Science Act-ийн хүрээнд нийтдээ Америк нэгдсэн улсын чипний үйлдвэрлэлийг сэргээхэд бол $250 тэрбум санхүүжилт олгохоо зарлаж байсан. Дональд Трампын засаг захиргаа өнгөрсөн жил MP Materials, Lithium Americas, Terology Metals зэрэг компаниудын хувьцааг эзэмшиж эхэлсэн гэдгийг дурдхан зүйтэй болов. Үзэгчдээ бид үргэлжлүүлээд Хонконгоос бидэнтэй манай сэтгүүлч Мажигс руу холбогдож байна. Тэрээр Хонконг улсын сони ажны талаар болон энэ амралтын өдрүүдэд танилцуулагдсан Оскарын шагналд нэр дэвшиж байгаа эрхмүүдийн талаарх мэдээллийг танилцуулах болно. Өглөөний мэндийг хүргэе Мажи. Өглөөний мэндийг Хонконгоос үзэж тавьсан мэдээлж байна. Тэгэхээр яг одоо миний байгаа Хонконгод нэмэх 20 градусын байлаантай байна. Тэгээд ер нь өнгөрсөн өдрүүдэд магсаг байсан боловч өнөөдөр баг зэрэг бүх өдөр хавтаа. Дараа хороо магсаг багтаад. Юун дөрөнд өөрийнхөө ирээд байгаа Хонконгийн хэд хэдэн цэнэтэй мэдээлэл хэрэглэж байна. Сонгоё одоо яаж амтын сая зэрэг шиг нэгтгэлийн хөгжил сэтгэлээд өнөөгийн хамгийн эцтэй хот болсон бай гэдэг түүхний хүмүүсттэй юм билээ. Хонконг гэдэг нь өөрөө англиан бонкстай утгатай юм билээ. Эртдээ тийм хаваар англи үнэрс мод хүч тээвэрлдэг баснаас би үнэртэй болсон юм билээ. Тэгээд ч удаагүй 1800-аад оноос илсэн. Энэ зөвлөлтөд хэдэн мянган загастай давс авдаг амьддаг байсан. Тэр нь бас заавчтай гэсэн басаа гэж бодож байна. Тэгвэл өнөөгийн өндөрлөлт нь яаж одоо энэ хот болох одоо замд орсон бэ гэдэг асуулт байна. Мэдээж энэ зам амархан байгаагүй. Ердөө Хонконг хот одоо хот болж хүрсэн гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр Британи болон Хятадын хоорондын хөдөлгөөний зөрчил байсан. Тухайн үед Британчууд Хятадаас цайд 20% Инглиз одоо хар тамхи зөөж зардаг байсан. Яагаад гэхээр Хятадын хувьд бол одоо Британчуудад цайд хорог их мэдчлэн бараа бүтээгдэхүүн өсгөхөөр хариуд бол Британтаас юу авах вэ гэдэг нь хэлцээтэй байсан юм билээ. Тэгэхээр одоо биднес энтгээс бол хар тамхи үйлсэж Хятадд зардаг байсан. Тэгээд үүнийг бол мэдээж хориглох нь мэдээж тэгэхээр арт ирэх нь бол хар тамхинд сэрж өгч эхэлсэн байлээ. Тэгээд хариулаад улмаар дайн дэвтээд Британи явуулсан байсан. Тэгээд 1842 онд бол Хонконг арлыг Британд өөрт шилжүүлэх гэрээ байгуулж исэн. Үүний дараа болохоор 1860 онд Авлон хавийг 1898 онд Шинэ газар хэвтээд Нью Territories гэдэг гэрээ хэлжсэн. 99 жилийн хугацаатай бидний газар хэвтэх төрөөс бодсон байна. Энэ бас маш их хэрэгтэй мэдээ байсан.
хамгийн зөвхөн одоо энэ бүхний дараа тийм цэргэн мандаж чадсан шалтгаан байна л да. Батландаа Хонконг жилийн утгаараа хатаж томорсон үеийн болсон хүмүүс санагдаа бас тулгуурлаад өдрөд бас явцдаа иргэний дайн болон 1949 оны коммунист улсад болсон хай дөрөвсөд Хонконг руу өрсөлдсөн. Энэ бол ингэж хүн амнууд ингэж нэмэгдсэн. За тэгээд тэндээс стейж ирсэн нөө хамаа шилэн нэг үйлдвэрлэлийн бүсэлтэг болох хөгжүүлсэн байна. За улмаар 1970-аас 1980-ад онд бол Хонконг үйлдвэрлэлээс илүүтэйгээр бонсад үйлчлэлийн салбарлуу банк санхүү үйлдвэрлэлийн салбарт төвшөлдөж за Азийн дөрвөн баг улсын нэг болсон байгаа. За нөгөө түрүүнд туссан 99 дэсийн жирийн 1997 онд анхээс өдөө сурсан. За тэгээд энэ гэрээ дөрөвсөд дисконт төрүүлсэн одоо гэсэн бүлгэн одоо тэгэхээр цааш бүршүүлдэг. За улмаар 1997 оны 7 сарын 1-нд Хонконг хятадын засаг захааны албан ёсоор шилжиж нэг ус хоёр цагтаа өөртөө зөвхөстэй цацдрагын болсон гэхдээ буюу одоо хэдийн хятадын нэг хэсэг чигсэн үүдсэн үндсэн хувьд болон хувь дүрэндээ захирлаж амьдардаг юм байна. За одоо бол дэлхийн томоохон банкуд за хөрөнгөний биржүүд үйл ажиллагаа явуулсараад за зарим нэг ойлгомжтой хувьд Сингапурт нэг хэдийн байсаар систем биш үү гэж байгаа боловч энд одоо спеш томоохон банкуд одоо хөрөнгөний биржүүд үйл ажиллагаа гэхдээ явуулсан хэрэг байгаа. За мөн хятадын компаниуд одоо дэлхийн зах зээлээс хөрөнгө бас хамгийн том бүрнүүд Хонконг хүрээд за мөн Хятад улсад Хонконгийн одоо Шэньчжэн, Макао болон Гуандун мужийн бэлтгэл хотуудтай нэгдсэн эдийн засгийн ураг том бүс буюу Telecom Valley-тай секрет байхаар зорж байгаа юм лээ. За мөн мэдээж технологи инновацийн салбарын бас ахтууд болохгүй. За сүүлийн үед Хонконг виртуал ялангуяа блокчейн технологийн чиглэлээр бол Азийн одоо төв болсон мэдээлэлтэй төлөвлөгөөгөө захиалаад байгаа юм лээ. За товчхондоо одоо Хонконгийн хөгжлийг дүгнэж хэлэх юм бол Хонконг бол Британийн одоо барууны амьдралын хэм маягийг хятадын эдийн засгийн хүчтэй маш сайтар хасуулсан. За дэлхийд өөр хаан цагийн полимик систем гэж бол тодорхойлж басгаар байгаа. За тэгээд миний хувьд Хонконг ирсэн шалтгаан нь бол Бакийн хамтлагийн хамтлагийг үзээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж зөвхөн нэг хамтлагийн тасалбарыг илүүтэйгээр тухайн байгууллагын улс болон тухайн байгууллагын entertainment production зүйлсүүд маш олон талын нэрнүүдтэй ялангуяа тухайн улсад бол ажиллаж байгаа бийсэн эдийн засгийн ийм одоо үе болдог. Тэгэхээр энэ талаар бас сонирхолтой сурвалжлагыг би тун удахгүй бэлдээд сав дараагийн дугаарт та бүхэндээ хүргэнэ гэж найдаж байна. Тэгэхээр эдгээр сонирхолтой мэдээлэл бас иргэн орж. За ер нь Хонконгийн талаар бол иймэрхүү байна. Тэгэхээр маш сонирхолтой мэдээлэл байна. Тэгэхээр үргэлжлүүлээд за өнгөрсөн амралтын өдрүүдээр танилцуулагдсан Оскар 2026-гийн номинацийн эзэдийн талаар мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. За энэ жилийн номинацид нэр дэвшиж байгаа эрхмүүдээс хамгийн онцлог бүтээлүүд болон онцлог жүжигчид бас хэм бэ? Тэгэхээр 98 удаагийн Оскар шагнал гардууд гэсэн нэр дэвшигчид удирсан байгаа. За Оскар шагнал гардууд гэсэн бол 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Америкийн улсын Лос Анжелесийн Холливуд дах Dolby Theatre-т зохион байгуулсан юм лээ. Банкуй яслын үеэр бол академийн зүгээс 2025 он нээлттэй хийсэн юмнуудыг үнэлж за нийт 24 төрөл шийдвэрүүдийг хадгалаад Оскар шагналыг гардуулахаар төлөвлөж. За онцлог мэдээлэлүүд юу вэ гэвэл найруулагч Ryan Coogler-ийн бүтээл болох Sinners нэмэх вампирийн сэдвт цусрагчид гэдэг драмын 16 төрөлд дэвшдэг Оскарын төвөндөх нэг хамгийн олон номинаци гэсэн рекордыг биелж байгаа юм лээ. Энэ рекордыг өмнө Станет All About Eve Shazam зэрэг 14 номинаци дэвшсэн юмнууд одоо дэвшүүлсэн ба энэ 16 төрөлд дэвшсэн рекорд дэвшсэн маань. За манай зэмбати шалгамаа бол сая автом университетийн аднаас ахын шагналсан. За тэгээд улмаар зэрдөө 30 наснда хэвдэг ихтэй 3 дахь удаага Оскарт нэр дэвшсэн. Одоо хамгийн залуу дэвшсэн багтаараа бас онцлогтой байна. За дараагийн онцлог мэдээ гэвэл Rated for Good буюу Ariana Grande-ийн парсан чинь ямар ч төрөлхтний төвшөөгөө үдийн сонирхолтой мэдээ зөвлөж гэх өнгөрсний хэд бол тэдний одоо нэгдүгээр ангинаас 10 номинаци одоо 10 номинаци дэвшсэн бол энэ 5 дугаар ангинд нэг ч одоо нэг төвшөөг ингээд маш сонирхолтой үйл явдал болсон байна. За тэгээд мөн Ariana Grande, Cynthia Erivo хоёулаа бас жүжигчтэй хуваар нэр дэвшиж чадаагүй нь хамгийн том шок байсан гэж бол киноч үзэгчид үздэг байгаа. За Ethnic Movie буюу Brad Pitt-ийн тоглосон спортын тухай инфо Johnny кинод
Хэдэн кино номинацид багтдаг одоо юу гайхшруулсан байна. За мөн Sinners-ийн Delroy хийнд жүжигчин 70 гаруй наснд ахмад жүжигчний карьер хадгалсан анх удаа Оскарт одоо шилдэг туслах төр нэр дэвшсэн бас нэгтэй үйл явдал боллоо. За The Secret Agent киноны дүрээрээ Wagner Moura за Оскарын түүхэн шилдэг ихтэй дүрээр ирсэн анхны Бразил жүжигчин болсон байна. За мөн хамгийн сонирхолтой нэг мэдээлэл нь юу байсан бэ гэхээр энэ жилээс Оскарын Оскарын түүхэнд анх удаа Best Casting буюу бэлтгэх дүр сонголт номноос нэмсэн бөгөөд за One Sinners, за One But After Another, за Hamlet, Marty Supreme, The Secret Agent зэрэг кинонод нэр дэвшсэн байгаа. За эхнээс Оскарын яслал бас YouTube-ээр 2029 оноос за Johnny Depp-ийн шоунд хамтдаа шоу дамжуулалтаар бас бид өмнөх ажлын хөтөлбөрөөр мэдээлжсэн энэ сарын 1 санаатад үргэлж 12 дугаар сард кино урлагийн наадам авсан болон YouTube хамтран энэ одоо 2029-өөс 2023 онд Оскар дэлхийд аяар онцгой шоу дамжуулж олон жилийн гэрээнд гарын үсэлж орсон байгаа. За 98 удаагийн Оскарын яслан буюу одоо 92 онд Америкээр ABC телевизээр болон хууль платформоор шоу дамжуулагдсан. За тэгээд одоогийн ABC телевизтэй байгуулсан гэрээ нь 2028 онд буюу Оскарын 100 жил зэрэгтэй дуусж байгаа. За YouTube дээр хийж байгаа энэ гэрээний онцлог юу гэхээр мэдээж энэ гэрээний төлбөргүй байх учраас илүү олон хүнийг хамруулж чадна гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр дэлхийд аяар 2 тэрбум гаруй хэрэглэгчтэй YouTube Оскарыг одоо энэ төлбөрөөр үзүүлэн гэдэг бол бас их одоо зах зээлийн илүү дээд бас боломжтой. За мөн зөвхөн үнцгийн яслал төдийгүй улаан хэвсний яслал за тайзны ард дүр зураг зэрэг одоо дагалдах одоо бүх арга хэмжээнүүдийг шууд дамжуулна. За тэгээд мэдээж энэ шинэ үеийн зориулсан одоо формат байгаа. Яагаад тэгэхээр академийн зүгээс бол телевиз үзэхээ болсон 70 үеийн нөлөөний энэ шийдвэр гаргаснаас тайлбарласан байгаа. Тэгээд 3 дугаар сарын 15-ны өдөр зөвхөн байгуулагдах Оскарын 98 цагийн шинж бодолцол тэгээд хавтмас атлуу үзээрэй гэсэн хэвчтэй кино болон мэдээлүүд жүжигчид нэр дэвшсэн байгаа. Тэгэхээр бидэндээ холбогдож маш сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа. За дараагийн хөтөлбөрөөр бас эргээд холбогдъё. Баярлалаа. Үзэгчтэй ажлынхын хөтөлбөр макро эдийн засгийн хэсгээр үргэлжилж байна. За алтнаас гадна за сүүлийн саруудад ханшин хурдтай нэмэгдэж байгаа үнэт металл бол мөнгө байгаа. За нэг унц мөнгөний ханш түүхэндээ анх удаа $100 давж за сүүлийн 1 жилийн хугацаанд 200 гаруй хувиар өсөд байна. За мөнгөний ханшийн өсөлтөнд за металл цэвэршүүлэх үйл явцыг өргөжүүлэхэд тулгарч байгаа сорилтууд болон за зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол үргэлжилж байгаа нь нөлөөлсөн байна. За баасан гарагт спот мөнгөний үн 6.9 хувиар өсөж за нэг унц нь $100,287 төрсөн нь 2025 онд гарснаар 2025 онд үнэ нь 2 дахин өссөний дараа он гарсаар 40 гаруй хувийн өсөлтийг бол дахин үзүүлээд байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхний жилд худалдаа геополитик за мөнгөний бодлогын талаарх тодорхойгүй байдал нэмэгдсээр байгаа. За үнэт металлын эрэлтийг улам бүр эрчимжүүлж байна. За үүний зэрэгцээ дэлхийн мөнгөний зах зээл 5 жилийн турш нийлүүлэлтийн хомсдолтой байгаамаа. За үн өсгийн хэрээр за жижиглэнгийн худалдан авалт ихээхэн нэмэгдэжээ. За бүгд найрамдахтад ард улсын хөрөнгө оруулагчид алтны хямд хувилбар болох за мөнгө рүү хушуурч байгаа бол за Америк нэгдсэн улсын дилерүүдээс ч давсан худалдан авалт үүсээд байна. За City Group-ийн зүгээс 1-р сарын тайландаа за мөнгөний үн ойрын хугацаанд нэг унцанд $100 давна гэжсэн бол за алтны ханш ойрын хугацаанд мөн адил $5,000 давна гэдгийг бол таамаглаж байсан. За тус банкны таамаглаж байсны дагуу инхүү за алт болон мөнгөний ханш 100 болон $5,000 босхийг даваад байна. За үргэлжлүүлээ та бүхэнд газрын тустай холбоотой хамгийн сүүлийн зах зээлийн мэдээлэл хүргэе. За баасан гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за Ираны засгийн газрын тус тээвэрлэдэг хөлөг онгоцуудад шинэ хориг арга хэмжээ авч за ойрхон орнууд руу Тэнгисийн цэргийн флотоо илгээж байгаагаа зарласнаар за газрын тосны үн өссөн байна. За үүний дараачаар ойрхон оронд дох газрын тосны нийлүүлэлт тасалдах үе гэсэн болгоомжлолыг үүсгээд байна. За үүний зэрэгцээ Казахстан улс дэлхийн хамгийн том газрын тосны ордуудын нэг болох за Тэнгисийн олборлтыг сэргээхэр тэмцэж байна. За сүүлд гарсан мэдээллээр за хоолойн засварлах ажил дууссан гэдгийг мэдээлэлээд байна. За 3 дугаар сард нийлүүлэх брэнд маркийн 3 дугаар сард
нийлүүлэх брэнд маркийн газрын тосны фьючерс арилжаа за 284% өсөж за нэг баррел нь яг одоогийн байдлаар $588 дээр бол арилжаалд хаагдсан байна. За Америк нэгдсэн улсын West Texas Intermediate төрлийн газрын тосны үн за $170 буюу 288% өсөж за $61 дээр арилжаалагдж байна. За Америк нэгдсэн улсын албаны хүний мэдээлснээр за Нисхонгос тээвэрлэгч болон за удирдлагатай Пуужингийн Эсминес хөлгүүдээс бүрдсэн байлдааны онгоцууд ойрын өдрүүдэд ойрхон орондод хүрэх юм байна. За иргэн сануулгад Америк нэгдсэн улсын зүгээс өнгөрсөн 6 дугаар сард Иранд цохилт өгч байсан гэдгийг бол дурдхан зүйтэй. За мөн Америк нэгдсэн улсын сангийн яамнаас баасан гарагт гаргасан мэдээлэл дурдсанаар за Ираны газрын тос болон нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд оролцсон 9 хөлөг онгоц холбогдох 8 компанид 20 арга хэмжээ авчээ. За ОПЕК-ийн тоо баримтаар Иран улс өдөрт ойролцоогоор 3.2 сая баррел газрын тос олборлдог бөгөөд Сауди Араб, Ирак, Арабын нэгдсэн Эмират улсын дараа орох тус байгууллагын 4 дахь том олборлагч юм. За түүнчлэн Иран нь дэлхийн 2 дахь том хэрэглэгч болох Бүгд найрамдах Ард улсын газрын тосны томоохон экспортлогч улс ав. За харин Казахстаны тухайд өнгөрсөн даваа гарагт гарсан галт төмрийн улмаас за Chevron компани тэргүүлэгддэг за Tengiz Chevron Oil оператор компани үйл ажиллагаагаа зогсоосноос хойш Тэнгисийн ордны олборлолт хараахан сэргээгүй байгааг Chevron компани зүгээс л мэдээлсэн байна. За энэхүү осол нь Украины дроны халталгад өртөж гэмтсэн хар тэнгис дэх экспортын гол гарц дээрээ гацаад байсан Казахстаны газрын тосны салбарын асуудлыг улам хөндрүүлж байгаамаа. За JP Morgan-ы баасан гарагт мэдээлснээр за Казахстаны нийт олборлолтын бараг тал хувийг бүрдүүлдэг Тэнгисийн орд энэ сарыг дуустал зогсолттой байж болзошгүй байгаа юм. За ингэснээр Казахстаны газрын тосны олборлолт ердийн үед өдөрт 1.8 сая баррел байдаг бол одоогийн байдлаар 1-р сард дунджаар 1.1-ээс 1 сая баррел болж буурах төлөвтэй байна. За үүнээс гадна Livos, Бямгарагт Францын Total Energies болон Америк нэгдсэн улсын ConocoPhillips компаниудтай 25 жилийн хугацаатай газрын тос хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. За энэхүү хэлэлцээр нь за 20 гаруй тэрбум долларын гадаадын санхүүжил бүхий хөрөнгө оруулалтыг багтааж байгаа талаар ерөнхий сайд Абдуллах Алдабини мэдгдсэн байна. За ерөнхий сайдын хувьд бол өөрийнхөө X платформ дээр Вахаха Oil компаниар дамжуулан за байгуулж байгаа энэхүү гэрээ нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг өдөрт 850 мянган баррел нэмэгдүүлэх зорилготой бөгөөд үрээс 376 тэрбум гаруй $, цэвэр орлого төвлөрүүлэх боломжтой гэдгийг бол мэдээлсэн байна. За газрын тостой холбоотой иймэрхүү мэдээллүүдэн за сүүлийн өдрүүдэс газрын тосны ханш баг зэргийн өсөлтийг үзүүлж яг одоогийн байдлаар $60-аас дээш доллараар бол арилжаалагдаж байна. Үргэлжлүүлээ та бүхэнд крипто салбартай холбоотой ханшийн мэдээллийг хүргэе. За яг одоогийн байдлаар биткойны ханш $86,500 дээр арилжаалагдж байна. За биткойны ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад $1688 бол унсан байдалтай байгаа. За харин он гарсаар за 4-5% уналтыг бол биткойны ханш яг одоогийн байдлаар үзүүлээд байна. За харин биткойны дараа ордог хамгийн том алткойн болох Ethereum-ийн хувьд бол яг одоогийн байдлаар $2874 дээр арилжаалагдж байна. За ханш 8 цагийн ханш нэгдснээр яг одоогийн байдлаар бол баг зэргийн уналтыг бас үзүүлээд байна. За сүүлийн 1 сарын хугацаанд бол биткойн Ethereum-ийн ханш 258% бол унсан бол өнгөрсөн оны мөн үетэйг харьцуулбал 3% унаад байна. За сүүлийн харин 1 жилийн хугацаанд 14% унсан гэдэг өсөлтөг үзүүлээд байна. За харин Solana-гийн хувьд бол 4% уналтыг бол үзүүлээд байна. За харин сүүлийн 1 жилийн хугацаанд бол 52% уналтыг бол үзүүлсэн. За он гарсаар бараг 2 орчим хувийн уналтыг үзүүлээд байна. Харин сүүлийн 5 өдрийн хугацаанд 16% унсан байна. За энэхүү томоохон крипто валютуудын ханш бас сүүлийн жилүүдэд унаад байна. За ялангуяа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын 2 дахь үеийн за бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлснээс хойш биткойны ханш бол 17 орчим хувиар бол унаад байгаа нь. За биткойны крипто салбарт бол ирнэ гэжсэн хүлээлтээс бол харьцангуй бага байгаа гэдгийг бол шинжээчид бол таамаглаж байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн кампанид ажлын үеэр Дональд Трамп бол криптотой холбоотой ээлтэй хууль дүрм журмуудыг хэрэгжүүлнэ гэдгийг бол амлаж байсан. За үүнтэй холбоотойгоор бол сонгуулийн кампанид ажлын үеэр бол биткойн бүх цаг үеийн дээд ханшаа эвдэж байсан бол за сүүлийн 1 жилийн хугацаанд ийхүү 16 орчим хувиар унаад байна.
Үргэлжлүүлээ та бүхэнд онцлог зочдоо өргөж байна. За энэ удаад бид Шинэ Монгол сургуулийн гадаад харилцааны менежер Болормоотой ярилцсан байгаа. За 2000 онд анх өгөөд хаалгаар нээжүүлсэн Шинэ Монгол сургууль 26 жилийн ойгоо өгтөн төгсөгчдийнхөө нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ талаарх ярилцлагыг одоо үзүүлье. Үзэгчтэй манай ажлын хөтөлбөр онцлог зочны хэсгээр үргэлжлүүлж байна. Бид яг одоо студид Шинэ Монгол төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Болормоог урьж оролцуулаад байна. Танд өглөөний мэнд хүргэе. За, өглөөний мэнд хүргэе. Урьж оролцуулсан баярлалаа. За, тэгэхээр хамгийн ихний асуулт бол Шинэ Монгол сургууль маань сая 2025 онд 25 жилийн ойгоо тэмдэглэх шиг болсон. Таад маань ер нь яаж тэмдэглэж өнгөрүүлв? Ер нь жил бас нэг арай өөр байдлаар ойгоо тэмдэглэдэг шиг санагдчихэв. За тий ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль маань 2000 онд үүсгэн байгуулагдчихсан юм байна. Тэгээд өнгөрсөн оны 10 сард 25 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн тэмдэглэж өнгөрүүллээ. Бид таны хэлсэнчлэн жил болгон тодорхой сэдвийн хүрээнд байгаа бас өртөж өнгөрүүлдэг байгаа. Тэгээд 25 жилийн ойн хувьд бол хөтөлбөрөө алдаршуулъя гэдэг сэдвийн дор зохион байгуулагдсан. За тэр маань Шинэ Монгол сургууль ерөнхийдөө одоо оюун ухааны мэдлэг боловсрол олохоос гадна яг одоо сэтгэлийн боловсрол, ёс зүйн боловсрол маш их чухалчилдаг сургууль гэдэг утгаараа үндсэн хичээлийн хөтөлбөрөөс гадна одоо жишээлбэл бага ангид бол боролтой хөтөлбөр, би том боллоо хөтөлбөрөөр дамжуулаад жишээлбэл малчин айлд очиж нүүдэлчин ахуйн соёлыг танилцуулах тий одоо байгальтайгаа ойр байх, уламжлалт ёс заншлуудыг сургах гэх мэтчтэй юм боловсрол. За дунд ахлах сургуультай бол гой хөтөлбөр, торгой хөтөлбөр гэдэг ингээд олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг юм байна. Тэгээд тэр маань өнгөрсөн хугацаанд хэр их амжилттай явв. Тэрний үр дүнд одоо хүүхдүүд маань, сурагчид маань, төгсөгчд маань одоо ямар тий одоо үр дүнг үзүүлвэ гэдгийг юм дүгнсэн байдлаар өнгөрүүллээ. Тэгэхээр бас шинэ он эхлэхдээ зэрэгцэн та хэд маань нэлээ олон арга хэмжээ төлөвлөсөн байх. Бас үүний эхлэл болж төгсөгчдөд зориулсан нэгэн арга хэмжээг бас зохион байгуулж явах шиг байсан. Ер нь ямар зорилгоор яагаад зохион байгуулах болов? За тий. Шинэ Монгол сургууль өөрөө төгсөгчдөйгөө маш ойр ажилладаг сургууль юм байгаа. За манай өнгөрсөн 25 жилийн хугацаанд бол нийт 2900 орчим төгсөгчд төгссөн байдаг. Нэгээс 24 дугаар үеийн гэдэг бид нар нэг үеэр нэрлээд явчихдаг учраас үеийн төгсөгчд маань төрөн гарсан байна. Гэдэг утгаараа Шинэ Монгол төгсөгчдийн холбоо маань бас тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм. Тэгээд энэ жил бол 25 жилийн ойгоо тохиолдуулаад нэлээд том хэмжээний нийт төгсөгчтэй хамруулсан нэгдсэн чуулга уулзалтыг зохион 1 сарын 31-ний өдөр Улаанбаатар их тайхам зохион байгуулахаар төлөвлөж байна л да. За энэ үйл ажиллагаа маань яагаад энийг зохион байгуулах болов гэхээр Шинэ Монгол сургууль жил болгон спортоор дамжуулаад цугларья гэдэг зорилгын хүрээнд нийт төгсөгчдийн дунд бага олимпик хийдэг юм байна. Тэгээд тэр маань яг олон жилийн уламжлал болоод явцсан тэрнгээрээ дамжуулаад төгсөгчд маань сургууль дээрээ ирээд багш нартайгаа уулзаад үеийнхэнтэйгээ уулздаг маань одоо бүр заншил болсон. Гэхдээ бид хэд одоо бол яг илүү оюунлаг байдлаар гэх юм уу тий одоо салбарын төгсөгчд маань хоорондоо нэгдээ би битэйгээ танилцъя, би биенээсээ урам авъя. Тэгээд хэдүүлээ хамтдаа бас нэтворкоо идэвхжүүлээд цаашид юу хийж болох юм гэдэг дээрээ сайхан ярилцдаг ийм цагийг гаргая гэдэг юм зорилгын дор ShineCon 2026 гэдэг энэ том ивентийг үйл ажиллагааг зохион байгуулах чинь л да. Тэгэхээр зөвхөн одоо нэгдсэн уулзалт гэхээс илүү арга хэмжээ учраас бас ямар агуулга хүрэх вэ гэдэг тал дээр та хэд маань бас нэлээд анхаарч байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр одоо арга хэмжээний тайзнаа ямар илтгэгчд гарах уу тэр талаар. За тий. Арга хэмжээ гэдэг утгаараа бид нар нэг хагас өдрийн үйл ажиллагаа ерөнхийдөө төлөвлөж байгаа. За тэгээд үндсэн одоо нийт төгсөгчд дундаасаа тодорхой салбаруудад ажиллаж байгаа өөрийн зорьсон одоо хэрэгээ те ажил хэрэгээ ингээд нийгэмдээ бүтээгээд явж байгаа төгсөгчд нийт 12 төгсөгчийг үндсэн илтгэгчээр бид нар сонгон оролцуулсан байж байгаа. За мэдээж илтгэгчд маань бол үе үеийн төлөөлөл, за салбар бүрийн төлөөлөл байгаа. Гадаадд мэргэжил эзэмшээ тэндээс сурч байгаа сураад тэндээ бас өөрийнхөө яг мэргэжлэрээ нарийн судалгаа хийгээд явж байгаа судлаач төгсөгч байхад эргээд Монголдо ирээд өөрийнхөө компани байгуулад тий амжилт гаргаад явж байгаа. За мөн төрийн албанд ажиллаж байгаа гэдэг ч юм уу ингээд салбарын маш сонирхолтой илтгэгч нар сонгогдсон байгаа бас их тогтолтой
тийм хүлээлт өндөр байгаа да. Бас энэ завшааныг ашиглаад нийт төгсөгчдөө гоё уриалга хэлвэл одоо арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэдэг ч юм уу. Тий. Үе үеийн төгсөгч магадгүй өнөөдөр энэ яриаг бас сонсоод сууж байгаа төгсөгч нар маань байж магадгүй. Саяас хийсэнчлэн бид нар жил болгон цугладаг ч гэсэн яг юм нэгдсэн байдлаар үнэхээр одоо ажил хэргийнхаа хүрээнд те ингээд нэтворкоо сайжруулъя. Одоо жишээлбэл хувийн компанитай хүмүүс л шинэ Монголынхаа төгссөн сургуулийнхаа төгсөгчдийг авах сонирхол маш байдаг байхгүй юу? Магадгүй хүний нөөц талаасаа бас хедхантинг хийх боломжоос энэ бүрдэж байна. Удаан уулзаагүй багш нартайгаа, за тэгээ үеийнхэнтэйгаа, за дээд доод танилуутайгаа бас ингээд уулзаад шинээр танилцаад тэндээсээ урам аваад нэг амралтын өдрийг бас нэлээд гоё хөвгчлөлтэй турсамж дүүрэн өнгөрөх бахаа гэж бодож байна л та. Тэглгүй яхаа. Тэгэхээр 1-р сарын 31 бол амралтын өдөр буюу бям гараг таарж байгаа. Тэгэхээр 10 цагт Улаанбаатар зочид буудлын их танхимд арга хэмжээний зохион байгуулалтыг бас энэ ташрамд нэг онцлоод дурдъя. За ярилцлагаа төгсгөлд ер нь та хэд маань цаашид юу төлөвлөж байна? Энэ арга хэмжээ ер нь тогтмолжоод ер нь жил болгон зохион байгуулагдах уу? Тэгнь. Энэ жил бол бид нар яг нэгдсэн чуулга уулзалт гэдэг утгаараа хамгийн эхнийх нь хий гэж зорж байгаа. Тэгээд энийг бол уламжлал болгоод яг л нөгөө спорт энэ бага улам шиг жил болгон хийгээд явъя гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр уламжлал бас маш гоё үйл ажиллагаа болох. Бид нар нөгөө TEDx гэл мэддэг шүү дээ. Тэрэн шиг ингээд бас илтгэл сонсонгоо яг баг зэргийн өөр ч гэсэн үдээс хойш цаг дээр болохоор одоо хоорондоо илүү чөлөөтэй нэтворкингийг цагийг бас нэлээд урт гаргаж өгч байгаа. Учираас тэрнгээр дамжуулаад айгуу гоё үйл ажиллагааг хийж одоо зохион байгуулж явж байгаа учраас тэр маань илүү гоё ингээд цаашд хөгжөөд жил иргэсэн илүү цаар хүрээг бас хамраад явах байхаа гэж бодож байна л да. Тэгээд нийт төгсөгчдөө уриалж хэлгээд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоороо тэгээд бид бол үнэхээр маш олуулаа болчихжээ гэдэг утгаараа цаашудаас нэтворкоо хөгжүүлье, хамтдаа юу хийж болох вэ гэдгийг ярилцъя. Бүр алсын хараа бол бид нар хүчээ нэгтгээд те ингээд хамтраад улс их орноос хамтдаа яаж хөгжүүлэх үү, гарц аргалгаа юу вэ гэдэг дээр шийдэл хайдаг ийм гоё үйл ажиллагаа эхлэл тавигдаж байгаа хаа гэж бодож байгаа. Тэгэхээр урилга хүлээн авч студид хүрэлцэн ярилцсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ ажлын хэм төлбөр маань дараагийн хэсгээр үргэлжлүүлнэ.